return to the country and the community. Галийн ажилтнуудаа Монгол улсаас одоо гаралтай одоо хууль бусаар хулгайлагдсан бол 12 жилийн хоёр орны маш олон байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоотойгоор биелээ болж байгаа ийм ажил байгаа. Mongolia firmly stands by the principles of international treaties and conventions aimed at preventing the theft and illegal trafficking of cultural heritage and mitigating their harmful impacts. Our country works closely with many nations to reduce such crimes. One of the results of this cooperation is being realized today. The dinosaur fossils stolen from the Mongolian Gobi are finally being returned home. Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг үргэлийн чулуужсан олдурыг 2025 онд эх орондоо игүүлэн авсан түүхэн үйл явдал тохиож, палеонтологийн салбарт шинэ хуудас нээгдээд байна. Уг найрамдах Франц улсын хууль сахиулах байгууллагаас 2013-2015 онд хураасан үлэг үргэлийн чулуужсан олдурыг Монгол улсад үн төлбөргүй хүлээцэх актад Монгол улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ундрам, уг найрамдах Франц улсын төрийн сан үйл ажиллагааны сайд Амели де Манчалинаар албан ёсоор гарын үсэг зурж, дэлхийд үлэг үргэлийн хамгийн үнцэнтэй олдуруудын оронд зүй ёсоор тооцогддог Монгол улсын палеонтологийн сан хөмрөг Тарбозаврын чулуужсан яс тэргүүтээ 217 олдуроор арвижих түүхэн боломж бүрдлээ. Монгол улсын хувьд бол одоо хоёр дахь орноос динозаврын ясаа буцааж явж байгаа юм тохиолдол гарч ийн. Өмнө нь бол Америкийн нэгдсэн улсаас бас тухайн Америкийн нэгдсэн улсад судалгаа хийдэг хувь судлаачаас мэдээлэл аваад тэгээд засгийн газар маань Америк дахь элчин сайдын яам, Америкийн засгийн газартай ажиллаад 5 удаагийн үйлдэлээр динозавруудаа буцааж авч ирсэн. Одоо энэ бол дараагийн хоёр дахь орн. Тэгээ Европт бол анх удаа Францаас бид нар авч ийн. Тэгээд бүхэл бүтэн 12 жил ялангуяа сүүлийн жилүүдэд бид нар одоо нэлээ энэ манай Франц байгаа Монголын элчин сайдын яамны хамт олон болон манай соёлын яам хамтарч шургуу ажиллаж бас нэлээд тактикийн ийм ажлууд хийсний үндсэн дээр өнөөдөр динозаврын ясаа хүлээж авч байгаад маш их баяртай. Франц Монголын хоорондын нөхөрсөг харилцаа хамтын ажиллагааны маш онцгой мөч тохиож байна. 70 гаруй сая жилийн настай Монгол улсад хамаарах Монголын говь цөлөөс олдсон үлэг үргэлийн олдуруудыг Францын Гал хууль хяналтын байгууллагууд хууль бус гэдгийг тогтоож, эдгээр динозаврыг эргүүлэн өгч буй нь ихээхэн онцгой үйл явдал тооцогдож байна. Парисын өмнөд хэсэгт байрлах Лион нэртэй жижиг хотод хадгалагдаж байсан эдгээр олдуруудыг 2015 оноос хойш бүхий л хууль шүүхийн үйл явцыг хоёр улсын засгийн газрын зүгээс зохион байгуулж олон жил болж ирсэн. Даруй оловч дэндүү сүрдэм бахархам сэтгэгдэл төрж байна. 70 сая тэртех жилийн өмнө дэлхийн ертөнц ямар байсан тухай ойлголт бүдэг энэ цаг үед энэхүү эртний Тарбозаврын дэргэд бид ямар өчүүхэн бэ гэдгийг ойлгох шиг. Дэлхийн ертөнц ямар байсныг хүн төрлөختөн яаж нэгддгийг гэрчилсэн үйл явдал болж байна. Энэ утгаараа амьдралд ховор тохиох мөч санагдаж байна. Тиймээс ийм онцгой нандин зүйлийг монголчуудад эргүүлэн өгч байгаадаа Францын ард түмэн бахархалтай байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Бас сүүлийн жилүүдэд ялангуяа 2022 оноос хойш одоо эрчимтэй хөөцөлдөж анхаарч ирсэн ажлын нэг бол энэ Монгол улсаас одоо гаралтай одоо хууль бусаар хулгайлагдсан одоо энэ үлэг гөрүүлийн үнэт өв олдуруудыг буцаан авах ажил байсан. Тэгээд энэ бол бас асар том одоо сүлжээ хууль бус одоо соёлын өвийг худалдаалдаг одоо том гадны одоо нөлөө бүхий хүмүүс оролцсон одоо ийм хэргийн эсрэг ажилласан. Тэгээд үүнд бол гол одоо төлөхөц үзүүлсэн
хүчин зүйлүүд бас хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. Мэдээж манай улсын улсын ерөнхий прокурорын газраас эрх зүйн тусалцаа нэг хүсэлт Францын талд тавих, гадаад харилцааны яамны гэрээ эрх зүйн газар, консулын газруудаас үүн дээр анхаарч биднэрт бас чиглэл өгч ажиллацаа, соёлын яамны соёлын өвийн газар бас тусгаалan анхаарал тавьж ажилласан олон одоо байгууллага хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд. За дээрэс нь одоо Францын Лион хотын одоо шүүгч 22 оноос манай хэргийг одоо энэ хавтас хэргийг мөрдөж шалгаж ажилласан шүүгч бас нэлээд том үнэтэй зөвлөгөө өгч одоо бидний өнөөдрийн энэ буцаа авах ажлыг боломжтой болгоход одоо хувь нэмэр оруулсан. За үүн дээр нэмж бас хэлэхэд Францын одоо талаас бид нар мэргэжлийн өмгөөлөгч Францын одоо шүүхэд Монгол улсыг төлөөлөх одоо эрхтэй бас Бразил улсын энэ алдаруудыг буцаа авахд ажилласан өмгөөллийн кабинетыг бас авч ажилласан нь бол том одоо төлөвлөс болсон гэж харж байна. I think Mongolia Хууль бусаар хил дамнан худалдаалсан эдгээр чулуужсан олдвруудыг Монголоос гаралтай гэдгийг нотолж батлахгүйгээр Франц улс хуулийн дагуу буцаан өгөх боломжгүй нөхцөл байдалд байсан юм. Тиймээс эхний ээлжинд нотолж байж буцааж олгох шийдвэрт хүрэх ёстой байсан. Энэ үе шат ихээхэн хугацаа шаардсан юм. Ямар төвчний хуулийн шаардлагуудыг биелүүлэх вэ? Ямар шат дараатай явах вэ гэд олон асуудлууд байсан. Тиймээс Монголын тал эдгээр асуудлуудыг даван туулж, чулуужсан олдвруудыг буцааж авахын тулд маш их хүчин чармайлт гаргасан гэж би хувьдаа дүгнэнэ. 2023 онд анх надтай уулзахаар холбогдсон. Тухайн үед эдгээр чулуужсан олдвруудыг буцааж авахын тулд энэхүү эрх зүйн харилцаанд албан ёсоор нэхэмжлэгч талын байр сууриар хандах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг хэлж байсан юм. Ихээхэн хугацаа, зардал мөнгө шаарддаг процесс юм л да. Тиймээс өнөөдөр шүүхийн шатанд хүртлээр явсан энэхүү үйл явцад Монгол улс маш их хичээл зүтгэл гаргасан гэж би хэлнэ. Миний хувьд эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэрэгсэн өмгөөлөгч. Энэ төрлийн нэхэмжил нь эрүүгийн төрөл зүйлд хамаардаг. Монголын тал бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсний үндсэн дээр бид хамтарч эхэлсэн. Ийхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу үлэг гөрүүлийн чулуужсан олдвруудыг буцааж Монгол улсад хүлээлгэн өгөх нэхэмжлийн дагуу бид томоохон амжилт гаргаж шийдвэрлүүлж чадсан. Манай улс Францад одоо энэ динозавр Монголоос гаралтай динозаврын эд зүйлс ингээд цагтаа тураагдаад явж ийн гэдэг мэдээллийг анх 2014 он авсан юм байна лээ. Эдний сонин дээр хэвлэгдсэн юм лээ. Тийм. Тэгээд тухайн үед бол манай элчин сайдын яамнаас анх хандаж ажиллаж эхэлсэн нь бол тэр хавцаанаас юм шиг байна. За тэгээд манай прокурорын байгууллагаас эрх зүйн харилцааны тусалцааны хүсэлт явуулсан. Дээр нь Францын мөрдөн шалгах албанаас Монгол руу одоо яг энэ эд зүйлс байна. Танаа гаралтай мөн үү гэж эрх зүйн харилцааны тусалцааны хүсэлт явуулаад тэгээд тухайн үед бол манайх бас хариуг нь өгч ирсэн юм л тэр эрх зүйн харилцааны тусалцааны хүсэлтийн даалгаврыг биелүүлээд хариуг нь тухайн үед өгөөд явуулж ирсэн юм л. За тэгээд яг хуу 2017 онд бас манай шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн мэрэгчлэтнүүд хүмүүс маань ирж нүдээр үзээд за одоо энэ бол үнэхээр одоо Монголоос гаралтай юм эд зүйлс муу юм байна гэдэг одоо экспертийн дүгнэлтэд тухай үед өгөөд явсан. Гэхдээ тэр нь бол одоо бидний ойлгож байгаагаар бол шүүх ажиллагаанд бол яг нэг нотлох баримтын хэмжээнд бол үнэлэгдээгүй тийм юм бэл. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол яг ковидж гарсан одоо элчин сайдын яамны бүрэлдэхүүн солигдсон. Дээр нь болохоор энэ шүүхийн ажиллагаа их сунжирсан. Бидний ойлгож байгаагаар болохоор энэ хэргийг одоо хариуцж явж байсан шүүх 4 удаа солигдсон. Шүүгч нь өөрөө. Тий. Тэгээд дээр нь болохоор энэ хэрэг одоо анхан дунд дээд шат хүртлээр яваад тэгээд дээд шатны шүүхээс болохоор одоо энэ хураагдаад байгаа бүх эд зүйлүүдийг одоо тэр хариуцагч этгээдүүдэд эргүүлж олгох хүсэлт бол гарсан юм бэл. Тэр нь бол 2022 оны их хавцаа юм шиг байна. Тийм. За тэгээд энэ хугацаанд болохоор бид нэр одоо нэг эрх зүйн харилцааны тусалцааныхаа хүсэлтийг явуулчаад хүлээгээд байсан. Тэгээд одоо хариу бол гараагүй. Хариу бол ирээгүй юм хүлээлтийн байдалтай байсан. За яагаад идэвхжсэн бэ гэдэг нь болохоор бас яг бас баг зэрэг азтай асуудал болсон. Яагаад тэгэхээр яг бид нар Лионд томилтоор ажиллалаар явж байгаад тэгээд элчин сайд одоо Лионы шүүхтэр ингээд манай нэг ийм ажил хүлээгдээд байгаа тий. Тэгээд ингээд очиод асуугаад гэдэг.
Тэгээд шүүхтэр нь одоо бид нэр одоо цаг нар байхгүй шууд давж очиод одоо Монголын элчин сайдын яамнаас ингээд явж байна. Ингээд манай хэрэг ингээд удаашраад байна. Одоо юу болж байна, яаж юм чинь гэдэг. Тэгээд тэр болохоор тэр нөгөө миний хэлдэг тэр дээд шатны шийдвэр гараад бүх эд зүйлийг хурааж өгөөд гэхдээ тухайн үед нөгөө хэргийг мөрдөжсэн шүүгчин солигдоод шин шүүгч болохоор юмыг одоо дээд шатны шүүхийн шийдвэр гарсан учраас ингээд буцааж өгсөн. Өнгөтэй мөрдөх ажиллагаагаа дахиж эхлүүлээд тий өглөө гэж гар үсэг зуруулангуудаа буцааж авлаа гэдээ гар үсэг зурлалцсан байна. Тэгээд буцааж аваад тэгээд яг тэр үе дээр нь бид нэр одоо тэр шүүхтэр очиж сураг ажиг тавьж таарсан юм л. Тийм тэгээд тэрний дагуу тэгээ шүүхээс бид нартай холбогдоод яг шүүх бол мэдээж одоо ийм асуудал явж байгаа ингэж нэг талдаа одоо мэдээлэл өгөхгүй шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө бол зүгээр та нар бол одоо энэ шүүх ажиллагаанд бол эрх зүйн харилцан тусалцааны хүсэлт явуулчаад тийм ээ одоо тэр ажлаа Францын талаар хэлэх гэсэн үг шүү дээ. Эрх зүйн харилцан тусалцаа хүсэлт гэдэг чинь тэгээд хүлээгээд байхгүй өөрсдөө одоо энэ шүүхийн процедурт нэг хэсэг болж орж тийм ээ ингэж ажиллах нь зөвөө гэдэг зөвлөгөө биднэрт өгсөний дагуу одоо бид нар 23 онд одоо 23 оны 8 дугаар сард одоо тэр хэрэгт одоо хохирогч тал болж тийм ээ иргэний тал болж одоо ингэж оролцсон. За 2025 он бол Монгол улс болон бүгд найрамдах Франц улс хоорондын дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн болж байгаа. Тэгээ яг энэ түүхэн ойгоороо бүгд найрамдах Франц улсын засгийн газар болон ард түмэн Монголоос алдагдсан байсан Трабазавар Батарын ясыг эргүүлэн өгж байгаа нь хоёр орны хамтын харилцаа, ард түмний харилцаа, дипломат харилцааг улам бэхжүүлж байгаа юм түүхэн үйл явдал болж байна гэж харж байгаа. Тэгээд миний бие болон одоо яамны холбогдох ажилтнуудтай хамтар бид нар бүгд найрамдах Франц улсын засгийн газраас Трабазавар Батарын яс болон бусад холбогдох 200 гаруй олдруудыг албан ёсоор хүлээж авсан. Одоо тээврийн компани, даатгалын компани болон одоо судалгааны бусад холбогдох байгууллагуудын хамтаар бид нар энэ олон жил хадгалагдаж байсан эдүлгийн зүйлсийг шалгах за мөн одоо хайрцаг савнд хийж баглаа бодлын шийдвэрлэх, тээвэрлэх асуудлууд зохион байгуулагдаад явж байна. Тун удахгүй бид нар энэ одоо Трабазавар Батараа бусад холбогдох эдүлгийн зүйлс олдруудынхаа хамтаар Монгол улсад хүлээж авах болно. Энэ бол Монгол улсын хувьд биднээс одоо алдагдсан байсан 10 гаруй жилийн өмнө алдагдсан байсан энэ олдруудаа буцааж авна гэдэг бол монгол хүмүүсийн хувьд одоо маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Монголын говьоос л одоо ихэнх үлэг өрүүлийн асуудал олддог. Эндээс л манай гол үлэг өрүүлтэй холбоотой судалгаанууд хийгддэг. Тийм учраас тун удахгүй Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан байгуулж байгаа байгалийн шинжилгээ ухааны музейд энэ олдурууд бол одоо хамгийн гол байр суурьтайгаар үзмэр болж байршигдана. Тийм учраас тэгээд энэ байгалийн шинжилгээ ухааны музей нь өөрөө одоо байгалийн шинжилгээ ухааны үзмрүүдээс гадна маш том одоо энэ Азиад нэлээд дээгүүр орох тийм палеонтологийн хүрээлэн бас энэ лабораториудын хамт байгуулагдана. Тэгээд энэхүү зохицолбор маань мөн одоо энэ Франц улсаас иргэн авж байгаа Трабазавар Батарын яс маань цаашид одоо шинжилгээ ухааны маш чухал юм судалгааны материал болно. Түүнээс гадна бас боловсролын хүүхд залуучуудын боловсрол танин мэдхүйн хувьд маш чухал юм одоо байгалийн шинжилгээ ухааны музей тэр зохицолбор тэр чигээрээ одоо зориулагдана. Мөн одоо аялал жуулчлалын хувьд очиж заавал үзэх ёстой нэг тийм хамгийн чухал байршлуудын нэг болно гэж бодож байна. Музей гэдэг бол тухайн улсын одоо айдентитийг хадгалж хамгаалж байдаг түүх соёл, өв соёлын бусдад харуулж идэг ийм чухал объектуудын нэг. Тэгээ энийг бол одоо энэ музейг бол Монголын ард түмэн бидний өмч, миний өмч гэдэг байдлаар хандах ёстой. Энэ өмчийг бид нар хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлж, залуу үедээ таниулж мэдүүлээд тэдэндээ одоо өвлүүлж үлдээх ийм үүрэг бүхий улсын ийм онцгой объект юм аа. За Франц улсад
Монгол улсын динозаврууд хадгалагдж байгаа их сурвалж бол 12 жилийн өмнө ерөнхийдөө ирсэн байгаа. За үүний өрөөнд болохоор палеонтологийн хүрээлэнгийн тухайн энцгэрэл цагтаадаргаа очиж Тиросавр Батарыг ерөнхийдөө тодорхойлоод за энэ бол Монголын гана гэдгийг тодорхойлж исэн бол үлдсэн дээжүүдийн хувьд болохоор кондишн репорт ерөнхийдөө хийгдээгүй хүлээлтийн байдалтай байж байгаа. За энэ динозавруудаа очиж болохоор судлаачид очиж үзээд за манай Монголын аль хэсгээс олддог ямар төрлийн динозавр вэ гэдгийг ерөнхийдөө тодорхойлоод Монголд тээвэрлэх асуудал бол яригдах шаардлагатай болж ирж байгаа. За музейн хувьд болохоор бид нар 5 удаагийн таталгаа авалтаар 70 гаруй динозаврыг Америк нэгдсэн улсаас ерөнхийдөө татаж авчирсан байгаа. Эдгээр бол ихэвчлэн дандаа хууль бусаар гарсан динозаврын олдрууд байгаа даа. За одоо эдгээрээс зарим нэг нь болохоор одоо яг та бүхний ард харагдаж байгаа тэр динозавр бол ерөнхийдөө хуулиусаар татагдаж авчираад дэглэгдээд байж байгаа тэр динозавр ахна. Иймэрхүү байдлаар бид нар бол музей дээрээ дэглээд олон нийтийн хүртэл болгоод явдаг ахна. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхлээр хүүхэд залуус судалгааны болон шинжилгээ ухааны ойлголтуудыг өгдөг гэсэн үг ахна. Боловсролын хувьд өндөр ач холбогдолтой. Олон улсад яаж харагддаг гэхлээр Монгол улс соёлын өвөө маш сайн хадгалж хариуцлагатайгаар ерөөдөө татаа авалтууд хийгээд энэ шинжилгээ ухааны энэ өгөгдлүүд дээр ч гэсэн энэ судалгааны материалууд дээр ч гэсэн маш их ач холбогдол өгж буцааж татаа авч судлах гэдэг дээр бодлого баримталж ажилтдаг улс байна гэдгийг ерөөдөө харагдуулдаг гэсэн үг байна. Харуулдаг гэсэн үг. Манайх ерөөдөө энэ тал дээр ч гэсэн ерөөдөө маш сайн ажиллаад хулгайлагдсан хууль бусаар гарсан динозаврын олдрууд, палеонтологийн олдруудаа татах ажиллагааг нь маш эрчимтэй хийгээд явж байгаа. Олон улсад ч гэсэн Монгол улс бол маш хариуцлагатай шинжилгээ ухаанд ч гэсэн хариуцлагатай ач холбогдол өгдөг улс байна гэдгийг харуулж байгаа гэсэн байна. Манай хууль сахиулах болон палеонтологийн шинжилгээ ухааны эрдэмтэд Монголын говьоос гаралтай гэдгийг хөтөлбөргүй баталж чадаагүй бол бид Францаас энэ олдууруудаа буцаан авч чадахгүй төрч чулуужсан олдууруудын хууль бус наймаачдын үйл ажиллагааг өөгшүүлэх байсан юм а. Тиймээс бид Алдарт Эрдэмтэн Бямбын Эренжингийн хүү академич Барсол Дагсан болон Шинжилгээ ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн Шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн Шинжилгээ ухааны доктор профессор Хишиг Жавын Цогтбаатар болоод эрдэмтэн судлаач нар мөн үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлэн онцгой гавьяа байгуулсан цагдаагийн алба хаагчдаа онцгойлон баяр хүргэх нь зүйд нийцэх үзье. Энэ үйл явдал зөвхөн Монгол, Франц улс орнуудын хувьд төдийгүй ЮНЕСКО ба түүний олон улсын хамтын нийгмийн гишүүн орнуудын хувьд түүхэн үйл явдал юм а. Хулгайлагдсан олдуурууд эсвэл эдүүлгийн зүйлсийг тухайн улс болон хамтын нийгэмлэгт буцааж өгөх тохиолдол болгон бидний хувьд тэмдэглэхүйц томоохон баярт мөч болдог. ЮНЕСКО 1970 оны конвенцийн хүрээнд эртний олдууруудын хууль бус наймаатай тэмцэх асуудлаар ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын түвшинд стандарт тогтоох боломжийг олгоод зогсохгүй олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, залуу үеийнхэнтэй хамтран ажиллах, мөн хууль бус наймаатай тэмцэхэд мэргэжилтнүүдийн чадварыг бэхжүүлэх зэргээр олон ажлуудыг хэрэгжүүлж байна. Жишээлбэл гайл цагдаа, соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд тэргүүтээ олон төрлийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал тооцогддог юм. Энэ удаагийн чулуужсан олдууруудыг эх оронд нь буцааж өгч буй үйл явдал бол Францын мэргэжилтнүүд, шинжилгээ ухааны байгууллагууд болон гайлын ажилтнуудын хяналт, мэргэжлийн ур чадварын үр дүнд амжилттай болж буй тохиолдол гэж үзэж байна. Францын хууль хяналтын байгууллагын хураасан эд зүйлсийн гол бас шилэмлэн гэж хэлж болох үс олдуур нь 70 сая жилийн настай Терексийн гаралтай гэгддэг Тарбазавр Батарын бүтэн арга яс бөгөөд түүний хамтаар үлэг гөрвлийн чулуужсан өндөг болон өөр олон төрлийн динозаврын ясны хэсгүүд байгаа юм. Энэхүү чулуужсан арга яс нь ховор бөгөөд өндөр үн цэнтэй тул палеонтологийн цуглуулгын онцгой ангилалд багтдаг байна. За Монгол улс бол динозаврын үлгийн нутаг гэж дэлхийд дахинд танигддаг. За гэхдээ яг аль рангт байна вэ гэдгийг тодорхойлохын тулд маш их хүчин зүйлс шаардлагатай. Зарим нэг нь дэлхийд эхний 3 багтдаг гэж үздэг, зарим нэг ихний 5 багтдаг гэж үздэг. Гэхдээ Монгол орн яах аргагүй динозаврын судалгаанд маш том ач холбогдсон орн байна. Монголоос анх удаа динозавр өндөлдөм байна гэдгийг тогтоож ирсэн байна. Динозавр өндөлдөм байна. За динозавраас үүсэлтэйгээр цаашаага энэ динозаврын бусад төрлийн амьтад маань үүслүүд явсан, за шувуу үүссэн гэх мэтчлэн судалгааны маш том ач холбогдлол гарч ирсэн. Түүнээс гадна
Монголоос дэлхийн өөр хаана ч болдож байгаагүй хоёр өөр төрлийн динозавр ноцогдож байгаа олдор автчихсан байна. Fighting dinosaur гэдгээр алдартай. За түүнээс гадна Big Mama гэж байгаа өндгөө дарж байгаа ээж. Энэ олдорууд бол дэлхийн хэмжээнд анх удаа олдож исэн олдорууд. За өндөг гэдэг нь мэдээж ойлгомжтой Монголоос анх удаа динозавр өндгөө олдож исэн. За түүнээс гадна одоо бид нар шинэ музей их тэнгэрийн яамд ерөөдөө баригдаад эхэлсэн. Барилгын ажил нь 75% явж байгаа хэрэг. Энэ музей дээр бид нар Dinosaur гэдэг авраг тав динозавр, авраг сарууд динозаврыг дийлдэж байгаа. Энэ бол дэлхийн хаанаас ч өмнө тэгж бүтнээрээ авчижсэн олдор байхгүй. Монголоос хоёр өөр төрөл жижиг том. Гэхдээ тэглэх юм бол бүтэн болохоор тийм хэмжээний олдор олцсон. Энэ анх удаа Монгол улсад дэлхийн хэмжээнд нэглэгдэж байгаа гэсэн шинэ динозаврын музейд маань гэсэн байна. За иймэрхүү олдоруудаар ерөөхдөө Монгол бол дэлхийн хэмжээнд гайхаа гэдэг. Ховор олдорууд маш ихтэй. Эдрийг бид нар зөвхөн Монголын хүүхдүүд гэхгүй дэлхийн хэмжээнд нийтийн бүтээл болгоод явах нь маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр бид нар энийг Монголд авах ёстой байна гэдэг тэр шүүхийн нэхэмжлэг гаргаж хуулийн ферм хөлсөөлж араас нь ингэж маш зөв ухаантай тактикаар ажилласан байгаа. Тэгээд энэ дээр бол одоо яалтчгүй манай Франц улсад суугаа элчин сайдын яам бол маш тийм мундаг санаачлаг гаргаж ажилласан. За мэдээж соёлын яамнаас ялангуяа манай соёлын өвийн газрынхан бол нэлээд сайн хамтарч ажиллаад ингээд одоо бид нар Монгол руу буцааж олох ёстой байна гэдэг шүүхийн шийдвэрийг гаргуулж чадсан байгаа. Тэгэхээр хэрвээ араас нь хөөцөлтөөгүй байсан бол эндээ хураагдал эндээ үлдэх тийм эрсдэлтэй байсан гэдгийг л монголчууд маш сайн ойлгох ёстой гэж бодож байгаа. Бялын байгууллагаас мөрдөн байж ах ажиллагаатай холбогдуулан экспертийн дүгнэлт гаргаж өгөөч гэж анх хүссэн. Энд байгаа тарбазавр батар гэдгийг тогтооход их амар байлаа. Яагаад гэвэл энэ төрлийн тарбазавр нь зөвхөн Монгол байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байсан тул Монголоос гаралтай гэдэг тогтоосон дүгнэлт үр дүнд гарахад хэлбэр байсан. Үүнээс гадна олон төрлийн үлэг үрлийн чулуудсан олдрууд олдсон. Тарбазавр батар нь бүтнээрээ байсан бол өөр олон төрлийн хэсэгчилсэн олдрууд гар хөл зэрэг хэсгүүд байсан нь яг ямар төрлийн үлэг гүрүүлээ гэдгийг тогтооход хүндрэлтэй байсан. Монгол улсад игүүлэн авч буй эдгээр үлэг гүрүүлийн чулуужсан олдурыг байгалийн түүхийн музейд шилжүүлж шинжлэх ухааны арга зүйн дагуу нэрвчлэн судлах ажлыг зохион байгуулж зарим олдурыг 2026 онд шинээр ашиглалтад орох байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн палеонтологийн хэсэгт байршуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Тарбазавр батарын ясыг эргэлж авчрах энэ үйл явц бол маш олон жилийн хугацаанд олон хүмүүсийн байгууллагын оролцоотойгоор бүтсэн байгаа. Тэгээд энд одоо оролцсон үе үеийн соёлын асуудал эрхэлсэн сайд нар за мөн одоо Монгол улсаас бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яамны хамт олон за мөн одоо манай гадаад харилцааны яам Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам за мөн одоо хууль эрх зүйн байгууллагууд Монголын одоо прокурорын байгууллага, Францын прокурорын байгууллага, шүүх болон өмгөөлийн байгууллагуудад салбарын сайдын хувьас талархал илэрхийлмээр байна.